Би нэг сүүлийн үед шүү дээ өөрийнхөө нэг бичсэн пост жиргэг хүмүүс өөртөө тааруулж мосгож уншаад байдгийг л хардаг болчлоо. Миний бичсэн санаанаас шал өөрөөр мосгож тайлбарлаад байгаа. Тийм үү? Би Нямбаатрыг ингэ жоохон одоо юу гэдгийг маш чухал нийслэлийн нэг асуудал байдгийг л хэлсэн. Тэгээ жоохон дагоосон. Би ерөөсөө өмгөлж хамгаалах үгүй зүгээр дагоож штэ. Чи энэ урыг аваатгаач гэж. Өөрөөр хэлбэл тэр Улаанбаатар эрчим хүч сүлжээ дулааныг аваатгаач. Яг бол нийслэл хотын дарга бол энэ нийслэлийн иргэдийнхаа цахилгаан хангамж дулааны хангамжийг мэдэхгүй байж болдоггүй маа. Тийм үү? Энэ замын цагдаагийнхаа эрх мэдлийг аваач. Яг бол замын асуудлыг замын цагдаа удирч чадахгүй яа төвчлийг шийдэх юм бэ? Тийм үү? Гэдэг өөрөөр хэлбэл энэ богдуулын энэ иргэн тойронд энэ одоо газар олголт хууль бус ажиллагаа замаа авлаа шүү дээ. Энд чинь угол яармаг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн арьяан байхгүй, энэ чинь бүс нутаг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь Улаанбаатар хотын дарга мэдлэлтэй. Одоо Улаанбаатар хотын дарга мэдлэлтэй авахгүй болохоор шүү дээ. Улаанбаатар мэдлэлтэй авахгүй болохоор энэ зайсанд байгаа хөрөнгөд чинь хөрөнгөний мөртгөд хийж болохгүй болчиход байна шүү дээ. Улаанбаатар иргэд тохироод шүү дээ. Би энэ гурыг хийсэн. Тэр хэл зүгээр яг жоохон дагоосон одоо Нямбаатрч бас дагооход бас гүдэггүй шүү дээ. Одоо бас их урам аавн тийм ээ. Гэхдээ ер нь тэгээд бас нөгөө талдаа хотын даргагаа зовлон ус жоохон мэдэн шүү дээ. Яг бол Улаанбаатарт шүү дээ. Бүх Улаанбаатарт ажиллаж байгаа дарга нар энэ Монголд ажиллаж байгаа бүх дарга нар дотроос хамгийн хүнд ачаалттай нь Улаанбаатарт. Ерөнхийдөө чадварт нь юу ч биш. Ерөнхий сайд юу ч биш заа юу. Энэ засаг масаг бол хотын даргын ажлын ажууд бол өстой зүгээр л өстой инээдэмтэй шүү дээ. Бодлого эсэл өгч. Тийм учраас Улаанбаатар хотын даргын тэгээд энэ Улаанбаатарт болохгүй байгаа юм чинь бас энэ хотын даргад байх ёстой их мэдлүүд байхгүй асуудал шүү дээ. Тэгээ нэг үе бодвол бас ирэх юм төсөв. Гэхдээ яг л явжлаа л да. Гэхдээ би ахаа цаашаа явуул гэж шүү дээ. Авах ёстой юм. Жишээ нь би одоо хотын дарга байхдаа энэ яармаг энэ уулын амтуудаар барилга болох бүгдийг зогсоосон. Тийм үү? Одоо хүмүүс мартчихсан байх юм. Гэхдээ яармаг дээр миний үед ямар ч юу байгаагүй. Яагаад гэвэл тэр чинь тэр байгалийн онгон бүс гэдэгт ордог байхгүй угаасаа. Хуулиараа. Болохгүй гэд тэгээд намайг хотын дарга өгөөд явсны дараа яармаг дээр байхгүй нөгөө. Хот усчлаа шүү дээ. Батболд гарч ирэл зөвшөөрөл өгөөл. Одоо удахгүй эдгээр эннийхээ идэ үг ярих бах та. Би одоо удахгүй ардын нам энэ уулын хамууд энэ яармгаар хийсэн идэ уугаа авилгалуудаа ярьж алцах байх гэж бодож байна. Тэр үед хамгийн юм илэрх үз. Тэр нь бол яг чин үннийг хэл. Ардын нам хотыг өдөрт чадахгүй байгаа шүү. Хараа 16 ардын нам л ялсан. Тэгсэн 16 оноос ардын намын бүлэг хоорондын тэмцлээс болж 4 засаг солигдлоо шүү дээ. Нэг нам ялцаад 10 жилийн дотор 4 засаг ял солино гэдэг бол тийм ээ. Гэхдээ хоорондынхоо тэмцлээс бол сольсон. Тийм үү? Энэ юм болсон шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө засаглаж чадахгүй байгаа. За юу? Яг үнийг хэлэхэд бол ардын нам бол Улаанбаатар засаглаж чадаагүй. Зүгээр яг Нямбаатарт бас нэг би энийг бол ард идэх дутаадаараа хэлт юм л да. Нямбаатар бол бидний үед эхлүүлсэн гэр ороолын дахин төлөлтийг одоо үргэлжлүүлсэн. Энийг ч зогсооцсон байсан шүү дээ. Тийм үү? Метрогийн минь үргэлжлүүлсэн. Энийг ч бүр таг зогсооцсон байсан. Мөн үү? Ингээд ийм ажлуудыг үргэлжлүүлээд дээ шүү дээ. Тийм ч дээ. Тийм учраас би бас зөвлөгөн шүү дээ. Юу гэж би хотын асуудлыг улс төржүүлээл те. Хүн ингээ бидний хийсэн ер нь Нямбаатар бол бидний 16 оноос хийсэн ажил 16 оноос Батболд гарч ирснээс хойш энэ 3 дарга нь ерөөсө зогсоод явуулаагүй байхгүй. Тийм ээ. Дүүчин метро ярих оронд дүүчин чирж явах шиг тийм үү. Бүр илэг авсан надад. Нямбаатар гарч ирээд бүгдийг өргөлжлүүлсэн. Тэгэхээр би Нямбаатарыг бас зөв гэж шүү дээ. Энийг улс төржүүлж яах юм. Ийм зүйлийг л. Төсвүүдээр сая тодтгол хийсэн шүү дээ. Тэгээ COP17 ч гэдэг юм уу ер нь ийм төсвөр ер нь нийслэл ажил хийх боломж байна уу? Энийг миний үед ийм төсөв байсан бол би одоо Улаанбаатарт та Улаанбаатарыг токоос болгочих юм байна. Гүнээр. Таанч миний үед энэ одоо байж байгаа төсвийнх нь
5-1 тэнцэл байлаа шүү дээ. Тэгтээ бид нар зөндөө сэтгэл хөдлөл зөндөө ажил хийж болдог. Хийгээл гарсан. Бидэнд ер нь мөнгө хомс байсан юм шүү дээ. Бид нар нөгөө жишээ нь авцаа одоо хүмүүс марцаад байх юм. Толгойтод авцаа зах хийгээ үсттэй. Өөрөөр хэлбэл хотын донд машины завхад ажилт байсан бүгдийг нүүлгээ үсттэй. Ийм ажлууд байгаа шүү дээ. Яг амжаагүй л байна. Жогоо хугацаатай ажил байсан. За боонд гаргаж байгаа нийслэлээр энэний давуу сул талын тань гэж байна. Харин энэ дээр нэг жоохон Бүтээн байгуулалт хийж. сүүлийн үед засгийн төвшөнд яриад байгаа нэг ноцтой асуудал байна. Энэ бондын энэ ажиллагаа энэ аюу том хотыг өрн дунгах юм биш байгаа гэсэн. Ер нь тэгчсэн болтой байна гэсэн яриа хийгээд байна шүү. Өрн дунгацсан байж магадгүй. За тэгвэл энэ бол өстой гамшиг болно. Яг бол энэ асар том бондын өрөнд орно. Хоёрдугаар нь шүү дээ. Ийм бондын өрөнгөөр хизээч ийм хурдны зам барьдаггүй шүү дээ. Гэтэл нөгөө бондор босгосон мөнгөнийхөө 50% хурдны зам. Үгүй чинь хурдны зам гэдэг чинь урт хугацааны өрөнгөөр болдог байхгүй юу? Богино хугацааны бондын мөнгөөр барьж болдоггүй шүү дээ энэ чинь. Тэгэхээр эн чинь Улаанбаатар шүү дээ. Энэ хурдны замтай болно. Улаанбаатарын нийт төсөв санхүү дампур. За ингүүл Улаанбаатарт балар. Одоо гаргацсан л явж байна шүү дээ. Одоо харин тийм ээ. Одоо тэрийг бодохоор жоохон нуруу хөт оргиол яана. Улаанбаатар эдийн засгийн дампур. Америкийн дэнүр юу Америкийн нөгөө дампур сотод байдаг. Детройт хот шиг. Детройт гэж амар том хот ингээд дампурч шүү дээ.